Байцгаана өрхөн үзэгчтэй өнөөдрийн Zint Talk подкастаас эрхлэн гаргадаг ээлжид одоо бидний ярилцлах хөтөлбөр бол эхэлж байна. За өнөөдрийн энэ ярилцлага маш их одоо үр өгөөжтэй ялангуяа бид нар эрүүл мэндийн боловсролд хандсан чиглэлээрээ илүү бас хүмүүстэй хүрэх юм болов уу гэж бодлоо. За тэгэхээр сэдвээс шууд сонгон авахаас өмнө бид нар аль болохоор яг одоо орчин үед яг өнөө цагт хамгийн хүмүүсийн сэтгэлийг одоо хандуулж байгаа тий зарим нэг эцэгчүүдийн магадгүй сэтгэлийн утсыг их хөндөж байгаа бэрхшээлтэй байгаа асуудал буюу дархлаажуулалт удирдлагатай холбоотой томоогийн вакцин. Тэгээ ер нь бол вакцинтай холбоотой асуудлаа бид бол ярилцаж өнгөрөх юм байна. За тэгэхээр Zint клиник пэйж нь 100 гаруй одоо мянган дагагчтай. За тэгээ маш олон хүмүүс одоо бидэрт хандснаас бид нар ямар постыг бол илгээсэн бэ гэхээр вакцинтай холбоотой танд одоо эргэлзэж байгаа асуудал байна уу? Мэдээж байгаа тий. Тэрийг бид нар тодорхой хэмжээнд чиглүүлж үг залгуулж өгөхөөр бид бол энд ирсэн байна. Ханаад хүрсэн үед толгойн өвчин ийм байснаа бүр ийм хэмжээнд хүрэх үе танд тохиолддог. Ханаад томоогийн үед илрэх шинж тэмдгийг нэг бүрчлэн дарна. Өвчин намдагч Тайланолыг дэлхийн эмч нар зөвлөж байна. За манай Zint клиникийн пэйж нь 100 гаруй мянган бол дагагчтай. Маш олон хүмүүс бид нар бол ханддаг. Тэгээ сүүлүүд бид нар руу ирж байгаа асуултууд донд бас их олон вакцинтай холбоотой, удирдлагын томоогийн вакцинтай холбоотой хүмүүсийн бас эргэлзээтэй олон асуудлууд ирлээ. Тэгэхээр бүгд энийг бас тодорхой хэмжээнд бас цэгцлэх магадгүй өөрсдийнхөө одоо байж болох зүгээсээ бас нэлээд чиглүүлэг өгөхөөр бид нар халдвар төвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын албаны дарга Даш Паган эмчийг бол урьж оролцуулж байна. Энэ маань бидэрт ялангуяа яг энэ одоо Монгол улс даяар вакцинтай холбоотой бүхэл асуудлыг одоо бүр захиалгаас ахуулаад хүлээн авах түгээх бодлогын одоо бүр тэгээ бодлогын хүрээнд төрөлтөд чиглэлийг гаргадаг. Энэ албанаас бол одоо Даш Паган эмчийг урьж оролцуулсандаа маш их баяртай байна. За тэгээ эмчигээ танилцуулаад 2005 он анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийг төгссөн. За 2008 оноос яг уг албандаа бол ажиллаж байгаа. 2014 оноос энэ албаны хаалгаар ажиллаж байгаа. Тэгэхээр манай Zint клиникийн навчаан чон ирсэн байна. Тэгээд Даш Паган эмч ирсэн байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр навчаан эмчээ хоёулаа энэ подкастнда нилээдгүй бэлдсэн. Нөгөө бэлдсэн гэж үзэж байгаа. Тэгэхээр маш их нотлохотой байх үднээс үндэс улс хууртай мэдээллүүдийг бид гаргаж ирсэн. За үүн дээрээс та их сурвалжуудаа бас үзэгчтэй илүү бас итгэлтэй болох үднээс дурдъя тий. Тийм тэгэхээр манай үзэгчд, сонсогчд одоо итгэл үнэмшил мэдээж аягүй чухал. Яагаад гэвэл тийм нотлогоо их сурвалжаас аягүй мэдээлэл авч байгаа. Тэгэхээр бид гурав өнөөдөр ярьж эхлэхийнхаа өмнө одоо Монгол улсын хүний их хэмжээний тангараг Монгол улсын эмч, эмнэлгийн мэрэгчлэлтний ёс зүйг чамд баримтлан зөвхөн үнэн мэдээлэл өгнө гэдгээ хамгийн эхлээд хэлхийг хүсэж байгаа. За тэгээ бид гурван өнөөдөр ашигласан материал болохоор Америкийн CDC, FDA, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн сан, манай халдвар төвчин судлалын үндэсний төв, эрүүл мэндийн яам, манай Монголын томоогийн үндэсний төв зэрэг яг хамгийн өндөр нотлогоотой шинжилгээ ухаанч ийм байгууллагуудаас гаргасан тоо, баримт, судалгаа, шинжилгээг дандаа ярих болно. Тийм болохоор бидний ярьж байгаа юм 100% одоо шинжилгээ ухааны өндөр нотлогоотой, баталгаатай гэдэгт итгэлтэй байж болно. Тийм ээ. Тэгэхээр навчаамчаасаа би бас эхний асуултаар эхлэе гэж бодож байна. Асуултуудыг бид ингээ бүлэглээд бидэрт ирсэн эцэгчүүдийн асуултыг бид бүлэглээд үзэхээр бас их хувь нь болохоор ер нь энэ вакцины зорилгод итгэхгүй байна. Маш их эргэлзэж байна тийм. Дэлхийн хүн амыг цөөлөх тийм далд бодлого байх үедээ тий. Одоо энэ одоо хөгжлийн бэрхшээлд эргэмдэх хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхээр бас санаатаагаар одоо гаргаж байгаа хувилбар биш үү гэж асууж байгаа хүмүүс маш их байна. Саяхан нэг Facebook дээр нэг пост байсан. Вакцины зорилго бол дэлхийн хүн амыг 500 сая болгож цөөлөх гинэ. Одоо ч 7 тэрбум 800 саяулаа бид нар энэ дэлхийд амьдарч байгаа. Тэр хүн хаанаас ямар та авсан 500 сая болгох зорилгоор энэ вакциныг хийж байгаа гэж бичсэн мэлээ. За тэгэхээр бид нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын нэг 2 тоог эхлээд нь хэлье. За 20 дугаар зуунд одоо 100 жилийн турш цагаан цэцэг гэж өвчнөөр 300 сая хүн нас барсан байх юм манай дэлхий дээр. Тэгэхээр нөгөө 300 сая хүн чинь 100 жилд нас барсан гэвэл жилдээ 3 сая хүн. Одоогийн байдлаар яг жил болоход коронагаар 1 сая хүн нас барчиад байгаа. Гэтэл зөвхөн цагаан цэцэг өвчнөөр жилдээ 3 сая хүн нас барж исэн байна тий. За тэгээд 1900 амжилттай дархлаажуулалтын үр дүнд 1980 онд
цагаан цэцэг өвчнийг устсан гэж зарлаад 81 оноос хойш дархлаажуултыг бүрэн зогсоосон. За энэ тооноос харахад бол харин эсрэгээрээ дэлхийн хүн амыг ошруулах, эрүүлжүүлэх тийм ээ. За дараагийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо юу вэ гэхээр одоо манайхны сайн мэддэг нөгөө вакцинтай өвчнүүд койр, халдварт саа, татран, хөхүүл ханиад, сахуу энэ 5 өвчнөөр жилдээ 10 сая хүүхэд нас бардаг байсан. Тэгэхээр яг дундажлаад үзэх юм бол энэ 5 өвчний нэгээр нь 2 сая хүн буюу одоогийн коронавигаас 2 дахин илүү хүүхэд нас бардаг байсан байна. Тэгэхээр 1970-ад оноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын авч өргөжүүлсэн дархлаажуулалтын хөтөлбөрийн ачаар одоо энэ өвчнүүд энэ залуу ээж аав нар энэ одоо залуу эмч нар бол үзээчгүй, хараачгүй, сонсоочгүй ийм болж хувирсан байна те. За тэгэхээр энэ тал дээр манай Монголынхон тоо баримтыг ганц нэг хэлж өгөөч. Тий. За сайт олон улсынхаа дурдлаа тий. Тэгэхээр Монгол улсын хүн амын тоо биднээс тоо яагаад эхэлж яриад байгаа гэхээр тоо үнэхээр бидэрт маш том баталгаа болох хэрэгтэй тий. Тэгэхээр 1979 онд өөрөлдөн бол одоо яагаад энийг сайн цээжилж байгаа миний төрсэн он байна. 79 онд Монголын хүн ам 1.5 сая хүн амтай байсан. Тэгээ 2013 он гэхэд бараг 3 сая руу төгссөн тий 2.9 сая болсон. За ингээд одоо өнөөдрийн байдлаар бид нар хэдүүлээ 3.3 сая баг болчлоо. Тэгэхээр ингээд дундаж наслуудаа ингээд бид нар оноотой харьцуулаад харахад ч гэсэн одоо бид нар дундаж наслууд 66 руу бүр гарсан байна. Тэгэхээр энд нэг олон үзүүлэлтүүд бид нар энэ хүн амыг цөөлөх тийм одоо багасгах амьдралын одоо чанар дундаж наслтан дээр нөлөөлсөн нөлөөллийн тоонор ерөөсөө харагдахгүй байна. За ингээд цаашаа явах юм бол яг бидний хүүхдтэй холбоотой асуудал явах юм бол Монгол улсад одоо 1000 амьд төрөлтөнд тийм ээ ноогдох одоо 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл нь чинь 90 онд бүр 87.5. 90 он гэдэг чи одоо ер нь л бол сая шүү дээ тийм. Тэгэхээр энэ нь 2018 онд одоо 5 дахин буурсан. 16 орж ирсэн. Гэх мэтлэнгээр иймэрхүү тоо баримтуудыг бид хаанаас ч одоо хинч олоод үзэх боломжтой. Тэгэхээр хүн ам бол ялангуяа Монголын одоо хүн амд бол бүр үнэхээр сайн өсөлтөд гарсан юм тийм ээ. За тэгэхээр бүгдээрээ эмчээс асууя. Маш пагын эмчээс. За тэр асуултууд би бол эцэг эхчүүдийг төлөөлж бол их асууж байгаа гэж ойлгож байгаа. Эцэг эхчүүдийн асуудлуудыг танд хүргэж чинь тийм ээ. Тэгэхээр вакцины орц найрлагыг үнэхээр мэдхийг хүсэж байна. Ялангуяа тэр вакцины орц найрлагад итгэхгүй байх, найдахгүй байх нөгөө л одоо мөнгөн ус тийм үү нөгөө хорт одоо хүнд металлууд хөнгөн цагаан бас их судлаад өөрсдөө үздэг юм байна л та. Тэгэхээр яг одоо хөнгөн цагаан орцсон байдаг нөгөө формалдик ус орцсон байдаг тий. Тэгэхээр та энэ орц найрлага дээр илүү шинэлэг хаанч та өөрийнхөө зүгээс. За вакциныг бол үйлдвэрлэхэд маш олон жилиг бол зарцуулдаг гэж. Яагаад гэхээр ихэнд нь бол хамгийн нэгдүгürt нь мэдээж тэр үүсгэгчийг тодорхой болгож аавна тийм ээ. За түрүүний жишээнээр цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг ярил л да. Одоо 1800-аад онд бол Эдвард Женнер гэдэг хүн бол энэ вакциныг гаргаж авахлаа. Цагаан цэцэг гэдэг өвчин хаана их байсан бэ гэхээр нөгөө өвцөн хүмүүс бол одоо цэврүүтэй болоод байсан байна л да. Тэнгүүд нь цэврүүнээс нь аваад эрүүл хүн дээр одоо арьсан дээр нь зураад тэр хүн өвдөхнүүгүй юу гэж ажиглажсэн байна. Тэгэхээр тэр хүн өвдөхгүй одоо нэгсэндээ өөрөөр хэлбэл тунгийн тохируулаад хийхэд тэр хүнд буцаад тархлаа болж тогтчихсэн учраас эндээс үүдэлтэйгээр анхны вакциныг гаргаж авсан байна. Тэгээд Монгол улс бол бас хэлжсэн шүү дээ. Бодоод болоогүй бол богдод мөргүүлэхгүй гэдэг. Өөрөөр хэлбэл Монгол улс ч гэсэн 1921 оноос өмнө энэ ардын хувьсгал ялгаас өмнө мөн л одоо тэр түрүүний нэг 100-ны туршид бол энэ вакциныг бас хэрэгжилж хүн амаа тодорхой хуваар ингэж хамгаалж исэн ийм түүхэн бас юунууд одоо түүхэн амжилтууд бол байна. Тэгэхээр вакциныг бол хит хитэн үйлдвэрлэлийн аргаар хит хит ангилж байгаа. Нэгдүгürt нь бол итгэхгүй ч үлсэн вакцин гэж. Өөрөөр хэлбэл одоо тэр хүнд автоматар одоо бид нар хэлээд байгаа шиг энэ тархлаа тогтоохын тулд үүсгэгчийг нь авч ялгаад тэрийгэ итгэхгүй болгодог байна тий. Одоо энэ үйлдвэрлэлийн үйл явцад хоёрдугаарт нь бол бид нар амьд солиулсан вакцин гэж. Үүсгэгчийг нь итгэхийг нь өөрөөр хэлбэл тухайн хүнд тарихад тэр хүнийг одоо өвдөхөөргүй хэмжээний болгож итгэхийг нь сулруулсан ийм вакциныг бол бид нар амьд солиулсан вакцин гэж хэлж байгаа. За дараагийнх нь бол генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан вакцин гэж байна. За токсоид гэж вакцин байна. Өөрөөр хэлбэл одоо тэр үүсгэгчийн гадаргуугийн хорыг нь аваад
тэр вакцинд оролцсон ямар нэгэн үүсгэгч бол байхгүй байна шүү дээ тий. Гэх мэтчлэн ийм үйлдвэрлэлийн процессор хид ангилчиж байгаа үйлдвэрлэлийн аргаар гэсэн үг. За үйлдвэрлэхийн өмнө бол энэ вирусуудыг бол ялгаж авч байгаа. Одоо яг энэ өвчин үүсгэгч вирусуудыг ялгаж авч иж үүн дээр үндэслэж иж вакцина үйлдвэрлэж байгаа юм. За тэгэхээр энэ үүсгэгчийг ялгаж авсныхаа дараа өсгөрлөн за өсгөрлөөд тэр вакциныг үйлдвэрлээд мэдээж хүний туршилт хийхээс өмнө амьтан дээр маш олон амьтан дээр ингэж туршилт хийгээд амжилттай болоод хүнтэй их төстэй амьтнууд дээр хийсний үндсэн дээр амжилттай болохоор нь тодорхой юм клиникийн туршилтуудыг эхлүүлэн клиникийн туршилтууд бол хамрагдж байгаа хүн амаасаа хамаарат хэд хэдэн үе шатад бас хуваарлагдж байгаа тийм бага хэмжээний хүн ам, дундаж хэмжээний хүн ам, за ер нь олонхыг хамрахаар хэмжээний хүн ам, за ер нь хүн амд хийхээр. Гэт энэ процессуудад бол одоо түрүүний дурдаад байсан энэ одоо дэлхийн дахинд эрүүл мэндийн чиглэлээр одоо яг энэ шинжлэх ухаан нотлохоо гаргаж ирж байгаа энэ байгууллагууд бол тодорхой төвшөндөө хяналтуудыг хийгээд за энэ вакцин бол одоо дэлхийн энэ эрүүл мэндийн байгууллагууд бусад энэ CDC бусад байгууллагуудаас бол яг ийм судалгаа шинжилгээний үндсэн дээр чанарын баталгаачлалтуудыг холбогд төвшөндөө өгөөд за энэ вакцин бол хүнийг тэдэн хувиар хамгаалж байна. Хүнийг тэдэн жилийн дархлаа тогтоохныг ингээд гаргаад өгдөг байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн аргаар за үйлдвэрлэх процессд бол түрүүний хэлжсэн яг өвчин үүсгэгчийг авахаас гадна энэ өвчин үүсгэгчүүдийг одоо мэдээж нэг ус мөл болгож бэлтэж байна. Тэгэхээр био бэлтгэл болгож бэлтэж байна. Тэхийн тулд тэрнийг тодорхой бидэнд хадгалтын хугацаад зарим вакцин жилээс 2-3 жилийн хугацаатай байж байгаа. Энэ хугацаанд доктортой байлгах за мөн одоо гадны бохирдлоо сэргийлэх гих мэтчлэн за түүнээс гадна бол одоо тэр яг өвчин үүсгэгч тэр нэм бактерийг бол доктортой яг хүнд бол илүү хүчтэйгээр үйлчилгээ үзүүлэх одоо яг тэр тархал тогтолцооныхын системийг илүү ажиллуулах ийм одоо үйлчилгээг нь үзүүлэх чиглэлээр бол нэмэлт байцуудыг бол хийдэг байгаа. Тэгэхээр асуугаад байгаа юм нь яг эдгээр нь одоо хэр одоо хордлогын төвшөнд одоо тий чинь жишээ нь улирлын томооны бид нар вакцинд орохоор чинь жил болгон вакцинд орж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн одоо тэр бодисууд одоо биетүүд одоо орлоо. Ээжүүдийн асуугаад байгаа юм ингээд жил болгон би вакцинд ороод байхаар тэр одоо миний хүүхдийн биеэс ингэж гадагшлах юм уу, гарах юм уу, эсвэл одоо биендээ ингээд одоо байх юм уу тийм ээ? Тэрийг их асуугаад байна л да. Орц найрлаганда тэнд л анхаарал байна. Нөгөө мөнгөө ус, хөнгөн цагаан формалдыг тэд нар маань одоо биенээс гадагшлах юм уу, эсвэл хорвоо хэмжээндээ байна уу? Тэнд ирэх. Сая Дашбаган юм хэлж шít одоо амьд вакцинууд байдаг. Тэдүүсийг өхүүлэлгүйгээр бүр ингээ өвчин үүсгэх боломжгүй болтол нь сулруулад вакцин үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ амьд вакцинууд бол дийлэнхтэй одоо нэг 30 жил за насан туршийн дархлаа үүсгдэг илүү хүчтэй илүү одоо үр дүнтэй вакцинууд байдаг. Гэтэл сая Дашбаган юмч өхүүлсэн вакцинууд байгаа. Нөгөө вирусуудыг нянгуудыг өхүүлчихэж байгаа. Тэгэхээр тэр өхүүлдэхэд нэг юмар өхүүлнэ дээ. Тэр чи одоо хүн буудаж байгаа юм шиг их буугаар юм уу гарнатаар буутахгүй шүү дээ. Бидний нүдэнд харагдахгүй ч юм. Тэгэхээр нэг өхүүлдэг юм нь формальдегид байгаа. Нөгөө вирусны ангуудаа формальдегидээр өхүүлээд тэгээ вакцины процесс явдаг. Тэр формальдегид бол бүр концентрацийг хэлхийн аргагүй жоохон. Одоо нэг ампул вакцин тэдэн миллиграм агуулгадна 0 одоо саяны 1% гэж хэлхийн аргагүй бүр өчүүхэн маш бага хэмжээтэй. Тэгэхээр тэр формальдегид одоо хүний биед ороод одоо өвчлөл үүсгээд хуримтлагдаад тийм ямар ч боломж байхгүй байгаа тийм. За дараад нь тэр өхүүлсэн вакцинууд бол яг амьд вакцинтайгаа харьцуулах юм бол арай богино хугацаанд арай бага дархлаа тогтоох учраас тэр дархлааны уруулыг идэвхжүүлэх зорилгоор одоо идэвхийн нэмдэг бодисууд хийдэг. Тэрний нэг нь хөнгөн цагаан. Тэр хөнгөн цагаан бас маш бага хэмжээгээр орно. Ерөөсөө 1000-1% бишээ 10,000-1% орно. Хамгийн гол нь тэр хөнгөн цагаан бол зүгээр л байгаль дээр байж идэг элемент. Одоо бидний өөр бусад одоо жишээлбэл юу яадаг гэсэн шүү дээ. Ингээд энэ чулуу хагарах, бутрах, ялангуяа энэ галтуул мул дэлбэрэхэд одоо энэ агаар мандалд их хөнгөн цагаан ялгардаг гэсэн. Тэгэхээр хөнгөн цагаан зүгээр л бидний энэ ууж байгаа усанд тэр утгаараа тэр усыг чинь мал уудгийн багстай хон ямаа юу өхөр. Тэгэхээр тэр байтгалаа энэ хөнгөн цагаан чинь маш бага хэмжээгээр хүүхдийн хуурай сүн төртөл агуулгадж байгаа шүү дээ. Тэ? Одоо хүүхд хуурай сүгээ аваад найруулаа та нар өгж байгаа өстэй. Тэгэхээр тэр нь дагуулж байгаа. За баг дийлэн хүмүүсийн өдөр тутмын хэрглэж байгаа дезодорант нөгөө
хөлс гаргахаас дарагч нуудын найрлаганд хөнгөн цагаан орсон байгаа. Тэгэхээр энэ мэтээр ярих юм бол хөнгөн цагаан гэдэг чинь бидний угаасаа бие махбодод орж идэг, гарч идэг, энэ байгаль дээр байж идэг элемент болохоос биш хүн одоо лабораторид гаргаж аваад тэгээд зориудаар тийшээ хордуулах гэж хийгээд байгаа юм бас биш байх юм тийм ээ. За яг адилхан тэр юу байгаа штэ нөгөө Тимур Салчин манайх юу гэдэг вэ? Мөнгө ус. Яг нь 50% нь бол мөнгө ус энэ бодисын. Энэ бол нөгөө вакцинуудад хадгалалтын хугацааг уртасгах тэр дотор вирусыг ялангуяа мөөгөнцөр үржүүлэхгүй зорилгоор маш бага хэмжээтэй хийдэг байсан 1930-аад оноос эхлээд вакцины үйлдвэрлэлд ашигласан. За одоо бол ер нь бараг ашиглахаа байсан. Одоо ер нь яг хүүхдэд хийж байгаа вакцинд бол одоо ашиглаж байгаа вакцин байхгүй. Тийм ээ. Тэгээд энийг одоо ард иргэдэд юутай адилтгаж ойлгуулдаг вэ эмч мэрэгчлүүд тэгэхээр нэг лаз загсны консервант чинь бүгдээрээ л зөндөл идэж байгаа сте. Нэг лаз загсны консервын лазыг бүгд төсөөлж байгаа лаз консервт нэг тун хүүхдийн вакцин дагуулгатай тэнцэх хэмжээний мөнгө ус агуулгаддаг гэж байгаа. Тэгэхээр энэ бол бүр асар бага хэмжээ бөгөөд энэ бол бидний бие махбодыг хордуулах одоо эрэмдэг зэрэмдэг болгох тийм бол хэмжээ ерөөсөө биш. Тэгээд ч одоо энэ үйлдвэрлэл хөгжөөд энэ шинжилгээ ухаанч хөгжихийн хэрээр энэ мөнгө уснуудыг бас яг нөгөө презерватив хэрэг болж хэрэглэхээ бараг л одоо ер нь бол болцсон байгаа тийм. Найрлагын хувьд бол эцэг эхчүүд тэгж бүр үнэхээр тэг санаа зовх юм. Ерөөсөө орц найрлагыг л асуусан асуултад хамгийн тааралддаг. Ерөөсөө бусад эмч гэсэн заавал вакцин гэлтгүү бусад эмнүүд, бусад тарианууд чинь идэвхтэй одоо яг үйлчлэгч бодис туслах бодисуд гэж заавал байгаа шүү дээ. Тэгэхээр тэр чинь вакцин дээр яг л адилхан бууж байгаа болохоос биш одоо 500 мг-тай парацетамол аваад авахд тэр зөвхөн 500 г парацетамол өөр юу ч агуулаагүй гэж болохгүй шүү дээ. Тэрэн дотор чинь одоо амтыг сайжруулдаг, хадгалалтыг уртсгадаг, дотор нь вирусыг мөөгөнцөр үржихээс сэргийлдэг зөндөө туслах идэвхгүй бодисууд хийсэн байгаа тийм ээ. Тийм учраас зөвхөн вакцин дээр ийм бодистой бусад одоо ардчлан даралтны юм байна уу, халууны юм байна уу бүгдээрээ л туслах бодисуудтай тэр нь мэддэггүй тэр нь хүний эрүүл мэндэд хортой сөрөг нөлөө үзүүлэхээргүй юм байж байгаа тийм ээ. Тэгэхээр яг цаашаа ингээд асуух мал маш олон асуулт гарч ирэл. Яг саяныхтай холбоотойгоор би дашпагны эмчээс бас асуумаар байна л да. Тэгэхээр дахлаачлалтын албан дээр ялангуяа энэ хариуцсан халдвар төвчний юу лээ? Өвчин судлалын үндсийн төв. За энийг асах нь тий. За саяны асуултад дахиад. Жоо чанга яриараа. За нурмаагаад байна уу? Жоо ингэ дайж хоёр. За. За хөсөөтгэл ярьчвал болно. За хөсөөтээс тий. За ингээд дараагийн асуулт маань яг саяны навчин эмчийн ярьсантай холбогдож гарах нь би дашпагны эмчээс асуумаар байна. Тэгээ хөсүүд байна, энэ дахлаачуултын алба байна. Та бүгдээр ирж байгаа бас санал гомдол лидер бол бас ирэх байгаа те ирж байгаа те. Яг тэр ерөөсөө бид нар дээр ирж байгаа асуултуудын дийлэх зонхлох нь болохоор юу вэ гэхээр ерөөсөө л манай хөөхөд эсвэл бол энэ тентхийн одоо энэ сошиал эдрээс урьдсан бахал та аутизмтай холбож байна. Ерөөсөө вакцин хийгээд аутизм хуучин юу н аутизм байсан юм уу үгүй гэх мэтлэр хүмүүсийг асууж байна. Эсвэл одоо эв эрүүл цоо эрүүл байсан хөөхөд ерөөсөө вакцинд ороод татчихин тийм үү дөөш. Гэх мэтлэнгээр ийм янз бүрийн ийм бидний хувьд яг мэдээж байж боломжгүй юм шиг ийм асуултуудыг манай ард иргэд тавьж байгаа учраас би танаас энэ асуултыг асуумаар энд ямар нэгэн холбоо байна уу? За тий вакцин хийсний дараа бол хариу уруулууд илэрнэ. Гэхдээ хувь хүний өөрийнх нь дархлааны онцлогтой бас их уялдаа холбоотой. Хийх вакцин дээр за гэхдээ вакцин болго өөр. Жишээ нь түрүүний хэлээд байгаа сахуу, хөхүүл ханаа, датранг, бактаасан вакцин дээр бол хэсэг газрын уруул өндөр өгдөг. Нийт тариулсан хүүхдийн 50% нь хэсэг газар өвдөж, тарьсан хэсэг газар нь өвдөж, хавдаж, улайх шинж тэмдгүүд илэрч болно. За энийг бол бид нар харин эмчийн зөвлөсний дагуу тэр шинж тэмдгийг арилгах эмчилгээнүүдийг илэрсэн даруйд нь хийж явах хэвээр мөн энэ өөрөө аяндаа арилж явах хэвээр. Гэтэл ерөнхий биеийн уруулууд гэж илэрч байна. Ерөнхий биеийн хариу уруулд бол хөвчлэн халууралт байдаг. Вакцин илгэсний дараа халууралт гэдэг маань тухайн хүүхдэд дархлааны хариу урул илрээд байгааг л илэрхийлж байгаа юм тий. Тэгэхээр энэ халууралт илэрж байна. Халууралт илэрж байхад бол бас л тохирох хэмжээний шинж тэмдгийн эмчилгээг хийх хэвээр. Гэтэл магадгүй бид ч зөвлөөгүй одоо юу гэдгийг эцэг их нь анхаарахгүй байжгаад хүүхэд өндөр халууралттай байжгаад таталт өгдөг. Ийм эрсдэлтэй байдаг. Тэгэхээр
яг хүүхдээ вакцины хийсний дараа ихэнх хариу урвалууд бол 1-2 хоногийн дотор илрээд өөрөө аянд алах болно. Магадгүй түүнээс цааш удаа үргэлжилж ивэл эмчтэй хандж ямар шалтгаантай байна вэ гэдгийг нь үзүүлж явах хэрэгтэй. Тэгээд эмч маань үзээд энэ магадгүй хүүхдүүд бол вакцины хийлгэснээс биш бие даасаа альва нэгэн өвчин давхар одоо яг вакцины хийхдээ давхцаад илэрч байхыг үгүйсэхгүй. Энэ тохиолдолд бол одоо манай аль шатны эмч нар бол онцлоо тухайн тэр бие даасан өвчнийг бол эмчлээд онцлох боломжтой. Гэтэл магадгүй түрүү хэлжсэн те саяд нэг ч юм уу маш зүүн тохиолдолд илэрж байгаа энэ урвал илрээд тэр нь одоо хүүхдэд эрүүл мэндийн хувьд шалтгаан нь болоод гарч ирэх тохиолдлууд бол байна. Тэгэхээр энэ тохиолдлыг бол халдвар төвчийн судлалын үндэсний төвд одоо бүх эрүүл мэндийн байгууллагууд бол тархлаажуулах үйл ажиллагаанд оролцож байгаа. Өөрөөр хэлбэл анхан шатны нэгж гэдэг бол өрх сумын эрүүл мэндийн төвөөс ахуулаад дүүрэг, аймаг, за улсын хэмжээнд бол одоо энэ Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хувийн болоод улсын эмнэлгүүд бол тархлаажуулах үйл ажиллагаанд оролцож байгаа. Энэ системээрээ буцаад яг вакцинжуулагдсан хүүхдүүдээ тодорхой бүх хүүхдүүдээ бол энэ тандалтыг бол хийдэг. Вакцины хийсний дараа ямар урвал илэрч байна хүүхдэд маань. Тэр урвал хариу урвал нь удаан яг илэрх ёстой төвшөндөө байна уу? Эсвэл илэрх ёстой төвшөнгөөсөө илэрч үү гэдгийг бол яг тэр вакцины болгоны байдаг тэр заавар дээр нь байгаа тэр төвшөндөө байгаа эсхийг нь тандж идэг байхгүй юу? Энэ бол улсын хэмжээний тогтолцоо ажиллаж байгаа. Энэ тандалтын тогтолцоогоор илэрсэн тохиолдолд бол мэдээлнэ. Одоо дээд шатныхаа байгууллагуудад мэдээлж хариу арга хэмжээ бол хамгийн нэгдүгээр хүүхдийн эрүүл мэнд учраас тусламж үйлчилгээг үзүүлнэ. Илэрж байгаа шинж тэмдгийг нь арилгах гэдэг тий. Тэгээд дараад нь шалтгааныг нь тогтоох. Шалтгааныг нь тогтоохдоо мөн манай одоо энэ тогтолцоо бол аймаг болгон дүүрэг болгон дээрээ тархлаажуулалтын дараах урвал хүндрэлийг судлах ийм баг бүрэлдэхүүн байдаг. Сайдын биш бол арт иргэдийн дунд байгаа саний миний асуусан шиг одоо юу гэдгийг тэр янз бүрийн тархины эмгэгтэй байх, булчингийн чангарал өгөх за бүр аутизмд бол заавал холбогддог. Энэ вакцины эсрэг янзын хөдөлгөөн гадаад ч гэлтгөө Монголд ч гэсэн ер нь өрнөд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм холбоо байхгүй. Судалгаагаар бол яг аутизм үүсгэдэг гэдэг судалгаа байхгүй. Гэхдээ судлаачдын эмчин сонирхоод судалж үзэж байна. Тэр судалгаагаар төлөөлөх хүүц хүн ам авч юу үгүй юу гэж судалгаанда бид нар бас нэг критерий тавьдаг шүү дээ тий. Энэ маань үнэхээр нэг хүн дээр судалж чүү эсвэл нэг хэсэг хүн дээр судалж чүү. Тэр судалгааны маань үр дүн яг ямар гарч вэ? Тэр маань хүн амыг төлөөлөхөөс одоо бид нар бол бүгд мэдж байгаа тийм судалгаа гэдэг бол одоо хэнийг төлөөлөхөөс хиннийг төлөөлж чадна гэж үзэж бид нар судалж ийнө гэдгээс хамаарат. Тэгэхээр ер нь дэлхийд дахинд хийгдсэн судалгаагаар бол аутизм үүсгэдэг гэсэн судалгаа бол нотлохоо одоогоор байхгүй. 1-2 судлаачийн сонирхож хийсэн судалгаагаар бол үүсгдэг байж болцсохгүй юм аа гэд таамаглал төвшүүлж судалгаа хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тийм таамаглалуудыг бол судлаачид төвшүүлээд судлах нь бол нээлттэй. Гэхдээ вакцинаас үүдэлтэйгээр ийм аутизм ч юм уу одоо тэр бусад хилээд байгаа одоо хүүхдийг эмгэг болгож байгаа өөрчлөлтүүд бол тохиолж байгаа тийм судалгаа бол одоо байхгүй байна. Тэгтээ вакцин гэдэг утгаараа навчаамч бас л бусад одоо бидний өргөн хэрэгжилж байгаа ийм одоо эмийн бодистой л адилхан шүү дээ. Хариу урвал өгөхгүй байх гэж хариу урвал өгч болно. Гэхдээ саяын өгөхгүй ч гэж болно. Гэхдээ саяын Дашбагм эмчи ярьснаар 1-2 максимум 3 хоног тэгээд өөрөө зүгээр болох эсвэл энгийн жижиг юмд зүгээр болох юмыг л хийж байгаа шүү дээ. Гэтэл дудуух гэдэг одоо манай эмч нар ярьдаг товчлоо дархлаажуулалтын дараах урвал хүндрэл энэ болохоор юу вэ гэхээр дархлаажуулах бэлтгэл хэрэглэсний дараагаар ноцтой эсвэл тогтвортой эрүүл мэндийн байдалд нь өөрчлөлт орохыг хэлнэ. Ноцтой эсвэл тогтвортой. Гэтэл яадгийн 1 хоног халуураад юм уу 2 хоног улааж хавдаад эсвэл 1 сар бэрсүү үүсээд арилгачин бол тогтвортой болоод ноцтой биш. Тэгэхээр тогтвортой болоод ноцтой өөрчлөлт одоо вакцинаас болж үүслээ гэж хэрвээ ээж аав өвөө эмээ үзэх юм бол тухайн вакцин хийлгсэн газраа хандна. Тэд нар тэгээ шатаараар явж хагаад хин эмчийн Дашбагм эмчийн албан дээр очино. Тэгээ сая хэлдэг бүх нөхцөл байдлыг судална. Шаардлагатайг бол үйлдвэрлэгчтэй холбогдно. За тэгээд үнэхээр вакцинаас болж үгүй юу гэдгийг гаргана. Ер нь бол дэлхий дээр жил болгон томшгүй их судалгаа энэ талаар хийгдэж байдаг. Яг тоог нь бол баг хинч гаргаж чадхааргүй ийм тооны судалгааг дэлхий дээр жил болгон хийж байдаг. Яг одоогоор одоо вакцин хүүхдийн эрүүл мэндэд хортой учраас боли вакцинжуулалтаас татгалзъя гэсэн нэгч одоо судалгааны үр дүн гараагүй. За жишээлбэл саяын тэр хэлдэг аутизм байна. 1980-аад онд Lancet гэхэд одоо дэлхийн аюун нэртэй сэтгүүл дээр 1-2 судалгаа гарсан. Гэхдээ нөгөө дараа нь хэдэн жилийн дараа Lancet нь ч өөрөө тэр судалгаагаа татаж авсан нөгөө
ресерч хийдэг хүмүүс судалгааны эрдэмчлэгийн ажилтнууд нь ч өөрснөө тэр судалгаагаа татаж авсан. Тэгэхээр ангаахад төдийгүй иймэрхүү жишээ зөндөө шүү дээ. Одоо олимпиад авраг болчвол цолоо хураалгадаг шүү дээ. Шудраг биш байсан байна, допинг хэрэглэсэн байна. Монгол наадамд төрүүлчээл цолоо хураалгадаг, төрүү бүхийнхэн шагналыг хураалгадаг зөндөө хэрвээ шудраг бус юм хийсэн бол араас нь нөхөн тэр байтгалаа Нобелийн шагнал хүртээчээд нэлээд хэдэн жилийн дараа уучлаарай судалгаа юм биш байсан байна. Орчин үеийн судалгаагаар батлагдсангүй гэдэг ч юм хүртэл гардаг тийм ээ. Тийм болохоор тэр 80-аад онд хийсэн 1-2хан судалгааг одоо хүртэл ярина гэдэг бол утгагүй. Яг энтэй адилхан нөгөө бидний сайн мэддэг хөхний сүүний кариес цооролт те бас 1970-аад оны сүүлчээр 20 хэд билүү арай л 10 хэдэн билүү хүүхдэд хийсэн судалгаа дэлхийн нийтээр цацсан. Гэтэл одоо яг эсрэгээрээ хөхний сүүн шүдийг хорхоотхоос сэргийлдэг бодисууд байдаг нь нотлогдсон байна шүү дээ. Тэгэхээр тэр одоо 80-аад оны 1 2 3 хон цөөхөн хүн дээр хийсэн судалгааг дахиж битгий их сурвалж болгож аваач л гэж ангаах ухаанд хэлээд байгаа шүү дээ, тийм ээ. За дараад нь би Дашбаган эмчээс энэ вакцины хоорондын зайг асуумаар байна. Одоо нөгөө улирлын томоогийн вакцины хийхдээ зэрэг манай хүүхдийн 9 сарын вакцинтай давхцчлаа. Манай хүүхдээ 2 сарын 2 насны вакцинтай давхцчлаа. За сургууль дээр бол энэ жил нөгөө 7 настай хүүхдүүдийг нөгөө юу 7 буст чинь юу лээ? Тийм давтан тунтай давхцчлаа гэж байгаа. Тэгэхээр энэ дээр Дашбаган эмч манай ээж аамнарт нэг сайн зөвлөгөө өгөөч. Томоогийн вакцины нөгөө товлолтой вакцинтай хамт хийж болох уу? Ямрыг болохгүй. За томоогийн вакцины хувьд бол түрүү хэлжсэн үйлдвэрлэлийн аргаар хэд ангилдаг гэж хэлжсэн тийм. Тэгэхээр томоогийн вакцины хувьд бол итгэхгүй ч байсан вакцин. Гэхдээ бид товлолд одоогийн байдлаар бол нэг 8 төрлийн 12 халдвар төвшнөөс сэргийлэх вакцины хэрэглээ авч байгаа. Энэ бол хүүхдийг төрсэн цагаас нь 0-аас 15 хүртэлх насны хүүхдүүдэд хийж байгаа шүү дээ. Нэг дор хийчихэж байгаа юм шүү дээ. Гэт хугацаатай товлол гэдэг маань бол хугацаа хийж байгаа. Товын дагуу одоо тэр бүрэн тунд хамрагдахыг бид нэр товлын дагуу хамрагдах гэж байна. За тэгэхээр яг энэ юуны томоогийн вакцин бол итгэхгүй зүйлсэн вакцин бөгөөд одоо бидний одоо энэ эрсдэлт бүлэг гэж ангилаад байгаа 0-аас 15 хүртэлх насны хүүхдүүдэд хийхэд бол товлын вакцинтай давхцаж болорно. Өөрөөр хэлбэл өөрөө итгэхгүй зүйлсэн вакцин. Тэгэхээр вакцины хооронд одоо аливаа нэгэн вакцинууд хоорондоо хамт хийж болох уугүй гэдэг бол үйлдвэрлэгчийн заавар дээр тодорхой байдаг. Тийм учраас бол аливаа одоо энэ вакциныг бол заавал үйлдвэрлэгчийн зааврыг дагаж ах хэрэгтэй. Үйлдвэрлэгчийн заавар дээр юу гэж хэнд хийхгүй гэж эсрэг залттай байна уу? Хэнд хийж болно гэж байна уу? Одоо хийсний дараа ямар хариу урлууд ирнэ гэж байгаа юм. Бүгд одоо яг тэр эсрэг залт бүх юмнууд бол үйлдвэрлэгчийн заавар дээр тодорхой байдаг учраас вакцин хийж байгаа эмч зөвлөгч маань бол үйлдвэрлэгчийнхаа зааврын дагуу тэдэнд зөвлөгөө өгч байгаа. Хийж болно гэвэл нэг өдөр хамт хийх хэрэгтэй. Хоёр өөр тал байд тий. Хоёр өөр тал байд. Магадгүй бага насны хүүхдүүд бол гуйнд хийх ч юм уу эсвэл хилтоид булчин ингээд наснаасаа хамаарат талбай манаас өөрчлөгддөг шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол хамт хийлгэж болно. Хүүхдэд нэг өдөр 2 вакцин хийжлээ. 2 байтугай 3 вакцин ч дэлхийд дахинд хийж байгаа. Нэг талбайд хийхээр бол 2.5 см буюу 2 хурууны зайтай аваад хийхэд бол ямар ч асуудалгүй хэсэг газарт бол. Тэгэхээр 2 байтугай вакциныг бол хийж болдог юм болохоор вакцинууд маань хоорондоо зохицож болно гэсэн үг байна. Хэрвээ вакциныг магадгүй таны хүүхэд товлолын вакцинда хамрагчаад 7 хоног бол тухайн вакциныг 4-7 хоногийн зайтаагаар бол 2 вакцины хооронд бол хийхийг зөвлөдөг. Гэхдээ энэ бол ихэвчлэн бид нар амьд вакцин дээр энэ хугацааг барих нь чухал тий. Яг тэгвэл амьд гэж түрүүний хэлээд байгаа нөгөө төвхийг сулруулсан вакцин дээр бол яг энэ хугацаагаар барьж хийхийг бол илүүд үздэг. Амьд вакцин дээр бол минимум 4-7 хоногийн зайтай хийгдэнэ. За тэгээ амьд вакцин ер нь бол жирэмсэн эмэгтэйчүүдэд бас нэг хийхийг зөвлөдөг гэхгүй тийм ээ. Хүлсэн вакцинууд бол зай хамаагүй өдөр байж болно. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхэд бас аюулгүй гэж үздэг. Тэгэхээр би ингээд яг олон улс орны вакцины товлыг харж байхад тэрэн дээр яг ингээд вакцин манайх шиг ингээд вакцинуудаа жагсаагаад хэдэн хоногтой хэдэн сар хэдэн настай тийх нь байж байгаа. Тэгээ тэрэн дээр их орнууд нөгөө хүүснүү амьдуу эсвэл рекомбинант гэж рекомбинант гэдэг нь нөгөө зөвхөн тэр тухайн вирусын иммун янгийн одоо юуг уургийг ч юм уу
липидийн ч юм уу эсвэл нүүрс усын ч юм уу ялгаж аваад тхийг хэлж байгаа шүү дээ. Ерөөсөө тэрэн дотор ширхэг одоо үүсгэгч байхгүй тий. Яг хамаагүй одоо орчин үеийн өндөр технологийн л их утгатай тэр утгаараач өндөр үнэтэй байдаг баг. Тэгэхээр тэр юунуудыг товлол дээрээ заацсан байх юм. Одоо MMR нөгөө OGO тий улаан бурхан хавдар улаанууд бол Limited гэдэг тий. Тэр нь надад бол айгүй зүгээр санагдсан. Тэгэхээр манай үндэсний товлол ингээд энэ тэндгүү постэр энэ тэндгүү юмнууд байгаа. Тэрэн дээр ер нь энэ гаргаж авсан дөрвөн төрлөөр нь тавьчул яадаг юм байна. Надад тэр бол айгүй чухал юм санагддгийг. Ихэнх улс орнууд тавьсан байдаг юм байлээ. Тийм болно. Бас зарим бидний хэвлэлээс юм дээр ч гэсэн байдаг. Тэгэхээр амьд гэдэг нь юу гэж байгаа юм бэ? Амьд юм хийх гэдэг юм. Бас айлчдаг байх тий. Яг үйлдвэрлэлийн аргаар бол одоо бид нар чи идэхгүй жүүлсэн, амьд сулруулсан гэдэг ингээд тавьчихад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч одоо амьд гэдэг чинь биднэрт амьд юм хийх гэдэг юм байна. Яг нөгөө англи хэлээ ингээд хөвлөхлөөр гэхдээ энэ бол байж болох асуудал. Ерөнхийдөө бол вакциныг хийж байгаа хүмүүс маань бол вакциныхаа танилцуулгыг заавал эцэг эхэд мэдээлэл өгч хийх хэрэгтэй. Бяцхан үрчин бүлэрч хонсон шүн бид танд туслана. Тайтгаруулж, тайвшруулах мөчүүдэд дэрэгдээс чин дэмжин. Хүүхдийн Tylenol ходоодыг цочролгүй, халууныг бууруулна. Tylenol албан ёсоор Монголд. Гэдэг шиг яг хийж байгаа вакцина бол тухайн эцэг эхэхтэй мэдээлэл өгөөд аль улсад үйлдвэрлэгдсэн, ямар хугацаанд дуусахыг, хизээ хугацаа дуусгаж байгаа тий. Дуусах хугацаагаа танилцуулна. За тэгээд танд хэдэн миллилитрээр хийхээ одоо тэрийг бол хэлээд бидний одоо Монгол улсад бол энэ эрүүл мэндийн салбарт дархлаажуулалтын хөтөлбөр бол хамгийн анх яг өөрөө эвдэрдэг. Өөрөөр хэлбэл таны хүүхдэд 0.5 мл-ээр хийх юмыг илүү саруулах боломжгүй ийм тариурыг Монгол улсад одоо 2005 оноос хойш энэ дархлаажуулалтын хөтөлбөр анхудаа эргэлж байгаа. Яг 0.5-аас илүү татагдахгүй. Угаасаа тариур маань өөрөө тийм үйлдвэрлэгч чинь тэгээд тэрийг дахиж өөрхөн хэрэглэх боломжгүй. Нэг тариад дуусаад эвдэрчдэг. Бас энэтэй адилхан найруулдаг дээрээ ч гэсэн Монгол улсад одоо яг энэ өөрөө эвдэрдэг дахиж хэрэглэх боломжгүй юм одоо өөрөөр хэлбэл одоо бид хэд аюулгүй байдлаа хангаж ажиллаж байна л гэсэн үг тийм. Тэгэхээр вакциныхаа тэр бүх танилцуулгыг эцэг эхэд мэдээлэл өгөх ёстой байгаа. Тэгэхээр энийг бол эмч нар маань өгдөг. Одоо танд ямар вакцин хийх гэж байна гэдэг. За бид бас судалж үзье. Үнэхээр одоо энэ эцэг эхэд өгöd байгаа мэдээллийг эцэгчүүд маань хүлээж авч чадж гинөө гэдгийг нь бас яг ингээд вакцин хийхийнх нь өмнө нөгөө хүн чинь мэдээлэл өгч гинэ одоо маань сувлагч те эмч за танд одоо ийм өвчнөөс сэргийлэх вакцины хийж шүүгээд за эцэгчүүд маань одоо гараад ирэхлээр танд сая ямар вакцин хийвэ таны хүүхдэд та хэдэн сартад ямар вакцин хийх ёстой вэ гэхээр нөгөө хүмүүс маань бодож байгаа. За зарим манай эцэгчүүд бол угаасаа урьдчилаад нөгөө ягаан дэвтэр дээр бүх мэдээлэл өгчөөс уншсан судалсан орж иж байгаа. Гэтэл зарим нь нөгөө уудаг вакциныг хийсэн. Яг хоёр тариал гараад ирлээ харин юу байсан болоо гэж. Гэтэл үнэхээр тэрийг бас эцэг эхчүүд мэдчих хэвээр. Яагадгүй шаардж ах хэвээр тэр минь та одоо миний хүүхдэд ямар вакцин хийж гин вэ гэдгийг мэдчих хэвээр. Тэрийг бас тэмдэглэл хөтлөөж насан турш нь авч үзэж ах юу авч хадгалж ах хэвээр. Учир нь гэвэл одоо бас гадагшаа одоо манай одоо оюутнууд хүүхдүүд маань оюутан болоод явж байгаа гадны улс орнууд хөвчлэн одоо Америк бол жишээ нь улаан бурхны вакцин хийлгэсэн үнийг л нутаг орондоо нэвтрүүлж ах жишээ нь. Тэгэхээр энэ бол вакцин хийлгэсэн л авалгаа тэр одоо мэдээлэл бол таны хүүхдэд насан туршид баримт олж үзэх нь тэр одоо зарим вакцинуудыг түрүүн та бустер тунгаа хэллээ шүү дээ тий. Яг үн зарим вакцин бол насан туршийн дархлаа тогтоож байна. Жишээ нь улаан бурхан нэг хэлэгчэд 2 тунгаа бүрэн авцсан тохиолдолд бол таны насан туршид хамгаалж байна гэсэн. Гэтэл зарим вакцин бол бустер тун хэрэгтэй. Яг бид нэр 7-15 настайгийн вакцины хийгээд байна. Тэгэхээр сахуу татрангийн вакциныг бол 10 жил тутамдаа хийж тухайн дархлаа яг ингэж хүнийг хамгаалах хэмжээнд тогтож идэг байна шүү дээ. Тэгэхээр энийгээ хүртэл бид ингэж товлоо өөрийнхөө амьдралыг цаашдаа ингэж товлж явах хэрэгтэй. Бичиг баримт бол энэ таны хүүхдэд дагалдаж явдаг гол бичиг баримтууд аа гэж бас хэлнэ. Тэгэхээр дараагийн бас эцэг эхчүүдийн төлөөллийн асуултуудыг өргөжлүүлээд тавихад энэ улс оронд одоо үйлдвэрлэгдсэн томлол биш одоо вакцинууд шүү дээ тий. Тэгэхээр их нөгөө томоогийн вакцин тухайн үйлдвэрлэсэн он биш улс орныг нь бидрээс их асууж байна. Тайл улс орныг санал болгох гэж гэдэг ч юм Америкийн юм одоо Японы юм уу. Тэгээ бидний бас нэг бодож байгаагаас хардталт юм уу эсвэл эргэлзээ юм уу Монгол руу орж ирж байгаа Монгол улс руу орж иж байгаа вакцин нь арай жоохон чанарын түвшин муу байх үү дээ тий. За ер нь бол шахаж байгаа юм биш үстэй гэл нөгөө л бид нар магадгүй арай юмд илүү эргэлзээтэй хандж ийн эсвэл бүр нягтлах гэж үзэж гинөө. Тэгэхээр та энэ дээр бас тайлбар өгөөч. Сая одоо томоогийн вакцин дээр барсилаас орж ирсэн юм уу? Тэгэхээр урд нь барсилаас орж ирээгүй юм уу хайшин. Тэгэл одоо энэ барсилийн вакцин гэж асуугаад байна.
Тий, яг Монгол улс бол үйлдвэрлэгч улс орн биш шүү дээ тий. Гэтэл дэлхийн энэ 190 гаруй улс оронд үйлдвэрлэгч байна уу бас байхгүй тий. Ерөнхийдөө одоо бас хүн ам олонтой яг бас дээш улс оронд одоо энэ үйлдвэрлэл яв. Тэгээд үйлдвэрлэл байна гэдэг бол угаасаа ажил хүчин байж тэнд үйлдвэрлэгч байна гэсэн үг тий. Тэгэхээр хэд хэдэн улс орнууд бол үйлдвэрлэх орн байдаг. Одоо жишээ нь одоо бидний сайн мэдих Солонгос байна, Хятад байна, за Америк байна, одоо бидний хэлээд байгаа Индонез байна, Камбож гэх мэтчлэн улс орнууд бол үйлдвэрлэгчтэй энэтхэг байна тий. Тэгэхээр эдгээр улс орнуудад үйлдвэрлэгдсэн вакциныг улс орнууд авч хийж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь Монгол улс бол жилдээ 2 удаагийн товлолынхаа вакциныг 2 удаа ханган нийлүүлэлт хийдэг шүү дээ тий. Жилийн эхэнд жилийн сүүлийн хагаст гэх мэтчлэн. Тэгэхээр энэ юунд бол аль байгаа мэдээж жилийн эхэнд байсан вакцина бид нар авнаа л гэж хадгалуулаад байж болохгүй шүү дээ тий. Тэгээ бидний яг ханган нийлүүлэлт хийх үед аль үйлдвэрлэгчийн вакцин илүү ингээд одоо яг нөөцтэй байгаагасаа л ингээд авч яана гэсэн үг. Тэгэхээр улс орн тухайн жилд бол өөрчлөгдөж болно. За томоогийн вакцин дээр би тайлбарлая л да. Энэ жил бол Монгол улс өмнөх жилүүдтэйгээ харьцуулшгүйгээр одоо өөрөөр хэлбэл 3 дахин их вакцин авч хэлээ шүү дээ тийм ээ. ковидтэй холбоотой шаардлага гарсан. Тий, ковидтэй холбоотой. Ер нь бол дэлхийн одоо эрүүл мэндийн одоо энэ чиглэлд ажиллаж байгаа олон улсын байгууллагууд болоо дэлхийн улс орнууд бол ковидын цар тахлаас бол давхар одоо томуу нь хамт явбал дарамт их учирна. Тийм учраас томуугасаа сэргийлэх нь ач холбогдолтой байна. Давхар энэ хоёр халдварын одоо дарамт нь өртөхгүй тул тий. Тэгэхээр энэ томоогийн вакциныг бол улс орнууд маш их хэрэглэх хэрэгцээтэй авч ийн энэ жил. Тэгэхээр 2 удаагийн ханган нийлүүлэлт хийгдсэн. Эхний ханган нийлүүлэлт бол 209,500 хүнтэн вакцин авсан. За энэ вакцин маань бол одоо тэр Солонгос улсад үйлдвэрлэгдсэн вакцин. Дараагийн ханган нийлүүлэлт бол Бразил улсад үйлдвэрлэгдсэн 300,000 хүнтэн вакциныг хүлээж авсан. Тэгэхээр бид нар эхнийхийгээ бол түгээгээд дараагийнхыгаа хүлээхгүйгээр эхнийхийгээ түгээгээд одоо эрсдэл бүлэгтээ хийж штэ. Тэгэхээр энэ жишээгээр л бол энэ жил 2 ханган нийлүүлэлтээр 2 удаагийн үйлдвэрлэгчийг 2 өөр төрлийн үйлдвэрлэгчийг л авсан 2 удаагийн ханган нийлүүлэлт. Аль ч үйлдвэрлэгч оронд бид нар бол бүрэн найдах. Аль ч үйлдвэрлэгчид бол угаасаа тухайн улс орныхын чанарын баталгаа ажилд одоо бүх тавьж байгаа хяналтын яг бид нар нэг ерөнхийдөө нэг нийтлэг одоо бараа таваар дээр л одоо нөгөө сонгодог шигээл бодол ах шиг байна л одоо хаана үйлдвэрлэсэн бодвол урд нь Бразилаас авдаггүй байсан юм уу? Томоогийн вакцин дээр бол урд нь бид нар Англи, Америкийн, Хятадын, Солонгосын, Оросын одоо цацдаг тийм вакцинуудыг бол хэрэгжилж исэн төвхтэй. Энэ жил бол Бразилийг авч байгаа. Тэгэхээр улс орон тухайн жилдээ аль үйлдвэрлэгч нь одоо байна уу тэргээл тэр улсыг л авч байгаа. Зарим эцэгчүүд асуусан байна. 6 сараас өмнөх хүүхдүүдтэй авмаар байна. Тэгээд тэр яагаад болдгоо вэ? Ямар боломжтой байдیں۔ Ер нь бол томоогийн вакциныг үнэхээр бас авахыг хүсэж байгаа тийм хүмүүс үнэхээр байна л байна. Вакцин болгоно заавар одоо тусгай яг вакциныг дагалдаж ирдэг заавартай. Тэр зааврыг л дагна. Ихэнх бүх томоогийн вакцин бол 6 сартаас дээш хийж байгаа. Ихэнх вакциныг бол ер нь тэгэж үйлдвэрлэдэг одоо энэ томоогийн вакцин дээр. Тэр болтол бол харин нөгөө түрүүний хэлээдсэн жирэмсэн эмэгтэйчүүдийг бол бид нэр тархлааж болох нь ихийг болоод ургийг бол эхний 6 сарын эхний дархлаагаар тийм эхний дархлаагаар ихийг халдвартай бол бас халдвараас хамгаалдаг шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бол 6 сараас дээш хугацаанд бол хийхийг зөвлөдөг. Яг томоогийн вакцин дээр бол ямар ч юм угаасаа тийм шүү дээ. Одоо жишээлбэл Cefixime гэлдэг чинь бас л адилхан 6 сар хүрээд бүгдэд өгөхгүй шүү дээ. Эсвэл одоо юу гэдгийг Bicetol гэж энэ 6-7 хоног хүрээг бол өгөхгүй шүү дээ. Яг л тэрнтэй адилхан томоогийн вакцин хугацаа зааж өгдөг бүхэл юм тарайн дээр тийм ээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан томоогийн вакциныг зөвхөн 6 сараас дээш хийн. Гэхдээ жирэмсний 2-3 дугаар хагасад томоогийн вакцин ихэд аюултгүй. Жирэмсэн ээжийг төдийгүй төрсөн ярааг эхний 6 сар хамгаална тий. За тэр Бразил дээр би бас ээж аав нар нэг санаа амраахын хэлье. Тэр юу вэ гэхээр одоо энэ дэлхийн айгүй том хүчрхэг баян компаниуд одоо вакцин хийж байгаа Sanofi энэ төр тэд нар ч нөгөө нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүгдээр л нийгмийн хариуцлага хийж байгаа шүү дээ. Чинь ганц Монголд одоо 2-3 компани гэдэг юм биш. Энэ дэлхий дээр энэ вакцин үйлдвэрлэдэг том компаниуд чинь нийгмийнхаа хариуцлагын хүрээнд тэр технологи трансфер гэж юм хийгээд идэг юм бэл. Тэгэхээр энэ Sanofi бол одоогоос бараг 10 жилийн өмнө Бразил тэр технологи трансфер гэж юм хийгээд тэрийг сургаад үйлдвэрээ бариад ингээд одоо Sanofi-гийн вакцин тэр Бразилд үйлдвэрлэж байгаа вакцин хоёр ялгах ямар ч боломжгүй гэж одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
хэлж байгаа тий. Тэгэхээр тэр Brazil өөрөө тэр вакциныг бодож олоод шинээр үйлдвэрлээд байгаа юм. Ерөөсөө биш, Sanofi яаж үйлдвэрлэж ирсэн тэр бүх одоо нөгөө манайхан юу л ноу хау тэрийг Brazilчуудад одоо өгч сургасан гэсэн ийм л үг штэ тий. Тэгэхээр энэ дээр бол найдвартай байж болно гэсэн үг. За нэг ийм асуулт яваад байгаа маа би тэрийг бас сайн хариулж чадахгүй байгаамаа. Дашбаг мэмчээ. Нөгөө 2015 оны нөхөн дархлаажуултыг журам гэд тий. Тушаал байгаа. Эрүүл мэндийн сайдын 15 оны 7 сарын 7-ны 261 гээд нөхөн дархлаажуултыг тушаал гэж байгаа. Юу журам гэж байгаа. Тэгэхээр тэрэн дээр нөгөө ямар вакцинуудыг ямар зайтай яаж нөхөн дархлаажуул тэрэн дээр сүрье дээр их асуудал гарах юм аа. Манай монголчууд одоо энэ ковидын хөл хорионоос л харлаа шүү дээ. Дэлхийн 50-60 хооронд хэдэн 10 мянгаар амьдэрдэг юм ба шүү дээ. Тэгээд нөгөө Монголдо эрэхтээр зэрэг ихэнх нөгөө өндөр хөгжилтэй орн сүрийн вакцин гэж байхгүй. Тэгээ Монголдо ирэхлээр яах вэ гэд нөгөө саяын хэлдэг тушаалыг гаргаад үзэхдээ ой хүрээгүй бол гэж байгаа. Тэгэхээр ойгоос хойш яах вэ гэдэг асуудал. За жишээлбэл одоо Швейцарт төрөөд тэнд сүрье гэж байхгүй тийм учраас сүрийн вакцин хийхгүй 3 наснда Монголдо анх удаа ирлээ. Яаж нөхөн дархлаажуулах вэ? Журмаараа бол нэг хүртэл насны хүмүүсийг л дархлааж гэж байгаа. Тий. Энэ угаасаа улс орнууд өөрсдийн гэсэн өвчлөлийнхөө нөхцөл байдал дээр уялдуулаад тухайн орныхоо товлолыг зохиож байгаа шүү дээ. Бид нэр аль өвчин хамгийн их дарамттай байна уу? Хамгийн их халдварлалт өндөртэй байна уу? Хэн хамрагдаад байна уу? Хэн хамрагдаад байна уу? Тэр өвчлөл төртөөд байгаа юм тий. Тэр хүмүүс тэрийг л хамгаалахын тулд тэгээд хамгийн гол юм бол хүүхдүүд хамгийн их халдварт өвчин төртөг учраас хамгийн багт нь хамгаалах зорилго тавиад ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр түрүүний хэлдгээр бол сүрьегийн халдварлалт өндөртэй орны тоонд явдаг Асташ тухайд бас нэлээд дээгүүр явдаг гэдэг тийм. Тэгэхээр бол манайх сүрьегийн вакцин бол хүндрэлээс сэргийлэх вакцин баггүй юу? Гэтэл вакцины одоо нэг хүртэл насанд бол эхний сар дотроо бол бид нэр сорил тавихгүйгээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл халдвар авч үгүй юу гэдгийг сорил тавьж тодорхойлж байгаа тийм. Тэгтэл сорил тавьж тодорхойлоод хэрвээ сорилоор бол ямар нэгэн халдвар авсан гэж илэрхгүй байх юм бол нэг хүртэл насанд нь вакциныг нөхөж хийж байгаа. Нэгээс дээш насанд бол угаасаа тэр вакциныг нөхөх бол ямар ч шаардлагагүй боломжгүй. Тэгэхээр бол энийг бас манай иргэд ойлгох хэрэгтэй. Тэр нэг наснаас өмнө л дархлаажуулна. Хэрвээ Монголдо 2 3 4 5 10 настай ирсэн бол сүрьегийн вакцин хийхгүй шаардлагагүй тий. За энэ саяын ярьдаг Дашбаг мэмчийн хэлж байгаа хариулт бас нэг асуултын хариултыг өгчөөд байгаа шиг байна. Тэр нь юу вэ гэхээр ээж анар асуусан байсан. Яагаад сүрьегийн вакцин хийчихэд байхад өвдөд байгаа юм бэ гэж асуусан байлээ те. Тэгэхээр ангаах ухаан гэдэг чинь өөрийн гэсэн боломжтой. Бид нар энэ боломжоос нь давуулан хэтрүүлэн хэрэглэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр ер нь бол тийм 100% үр дүнтэй, 100% аюулгүй, 100% юм гэж энэ дэлхий дээр байхгүй. Тэгэхээр одоогийн байдлаар сая Дашбаг мэмчи ярьснаас сайн ойлгосон бол одоогийн байдлаар сүрьегийн вакцин маань хүүхэд наснд сүрьегээр өвчлөх эрсдлийг л алга болгож байгаа. Хүндрэлээс сэргийлж байгаа. Тэгэхээс биш харамсалтай одоо ковидын вакцин шиг тийм одоо төгс гэдэг юм уу тийм гайхамшигтай вакцин биш. Тэгэхээр одоо ч хүртэл ангаах ухаан сүрьегийн вакцины яаж одоо ковидын вакцин шиг болохгүй гэдэг дээр ажиллаж л байна. Магадгүй хэдэн жилийн дараа бид нарт илүү өндөр хамгаалалттай одоо ковидын вакцин шиг вакцин гараад ирэх л байлгүй дээ тийм учраас сүрьегийн вакцин хийсэн тохиолдолд өвчлөх бол магадлал бий. Гэхдээ сүрьегээр нас барах хүндрэлэх эрсдлээс бол хааж чадж байгаа шүү гэдэг тэр асуултанд хариулт өгсөн байх тийм ээ. Бас иймэрхүү бас артиклууд аягүйх явж ин судалгаанууд тий. Вакцин бас ингээд үнэхээр сайн талхажуул хийгдэж байна. Тэгээ зарим нэг улс орон овог аймаг тухайн бүс нутгаас хамаарат эрүүл мэндийн боловсролын түвшин бас дунд тийм харилцаа адилгүй байгаа учраас вакциндаа бас бүр ингээд найдчихдаг бас тийм тохиолдол их гарсан гинэ. Өөрөөр хэлбэл за одоо ингээд ерөөсө хамгаалагдчихлаа. Бараг л ингээд насан туршдаа 100% тийм болоо нөгөө ахуйн одоо ариун цэвэр ахуйн одоо өөрсөөсөө шалтгааллах ер нь бол хүний бие махбод эрүүл мэндийн чинь 70-80% нь өөрөөс нь ер нь бидрээс шалтгаалж байгаа шүү дээ тий. Одоо тэр зан авир. Тэгэхээр тиймэрхүү бас үзэгдлүүд их гарч эхэлсэн байна гинэ. Энэ вакцинтай холбоотойгоор. Тэгэхээр энтэй уялдуулаад тухайн улс орноос ямар их одоо удирдамжууд захирамжууд гарсан бэ гэхээр нэг ард иргэдийн боловсрол руу ерөөсө төлхөө явах хэрэг. Тэгэхээр би тэр судалгаануудыг уншиж чатаа ч гэсэн тийм ээ яг зэн клиник ч гэсэн манай энэ нэмлээд одоо өөрсдийнхөө одоо боломжит хэмжээндээ
хүн одоо ингээд эмчийн үзлэг одоо тэр товлол бүх юм хийхээс гадна бидний бас маш их цаг хугацаа яг ингээд өөрчлөлтчээс суулгаж байгаа л ерөөсөө тулж ажиллаж байгаа. Одоо энэ вакцинтай холбоотой асуудлыг манай эмчүүд байнга тайлбарлаж байгаа тий. Улиралтай холбоотойгоор. Тэгэхээр энэ та одоо бусад улс оронтой ингэж харьцуулж үзэж яхад ажлын туршлагаас харахад Монгол орны одоо энэ нийт эцэг эхчүүд ард иргэд эрүүл мэндийн боловсролын түвшин хаах нь явж байна. Бид бол одоо өөрсдөөсөө шалтгааллах зүйлсийг бол нилээдгүй бол оруулж байгаа гэж бол дүгнэж байгаа тий. Та нөгөө талаас нь харах юм бол харьцуулахаар хувь хүн болгоны одоо бол бас интернет цахим орчин нээлттэй болсон. Бид шаардлагатай бол баталгаатай их сурвалжаас мэдээллийг авах боломжтой болсон байгаа учраас би бас сайн байгаа гэж бодож байна. Яагаад гэхлээрээс бүгд энэ хүүхдийнхээ вакцинд их анхаарал тавиад байна гэдэг бол эцэг эхчүүд болоод энэ эрүүл мэндийн боловсрол бол сайн болсон. Сонирхоод мэдхийг хүсээд шаардлага одоо би хаанаас олж авч болох вэ? Яаж олж авч болох вэ гэд. Тэгэхээр бол би баг гэж хэлэхгүй. Баг байсан үе байгаа юу гэвэл байгаа. Зөвхөн эмчийнхаа үгэнд одоо юу гэдэг хаанаас олж авах те биднэрт ийм нээлттэй ийм цахим орчинч байхгүй байсан үед бол байгаа учраас одоо бол тэрнтэй харьцуулшгүй бас өндөр төвшөнд бол мэдлэг одоо мэдээллийг олж авахыг сурвалжч нээлттэй байна. Гэхдээ түрүү та хэллээ тэр одоо бас зөвхөн вакцина найдаад гэж хэлжлээ те. Гэтэл үнэхээр яг вакцина найдаад найдах вакцинууд бол байна. Одоо хэрэг түрүүний хэлэх шиг халдварт биш Улаанбурхан халдварт саа гэх мэтчлэн энэ вакцинууд бол агтлаа үүсгэх. Гэтэл гепатит вакциныг би энд дуртахгүй байхын арга алга. Яагаад гэвэл гэдэг гепатит А вирусээр үүсгэсэн одоо нэгсэн доо илгэний вирус шүү дээ. Тэгэхээр энэ бол Монгол улсад 2012 оноос өмнө бол ерөөсөө бохир гарын шар гэж нэрлэлсэн. Тэ бүгд өвддөг. Тийм бохир гарын шар нэг л хүүхд өвдөл нөгөө гараа угааж чадахгүй байгаа яг тэр хүн амын бол ингээд масаар нь өвддөг. Өвдөхлөөр маш удаан хугацаанд эмнэлэг твцдэг. Одоо нөгөө тэгээд үлдцтэй гэж бас ярьдаг тий тодорхой хувьд нь бол бас ахрагших эрсдэлтэй гэж үздэг байсан. Ийм халдварыг бол вакцин хийснээрээ сэргийлж чадсан. Энийг зарим улс орнууд хийдгүн байна гэж манай бас эцэг эхчүүд асуудаг байхгүй юу? Яагаад гэвэл гар угаах нөхцөл нь бүрдчихсэн, ариун цэвэр сахих боломж нь бүрдчихсэн хөгжсөн улс орнуудад бол зан үйлэн тогтсон гар угаагаад хөвшсөн ийм чаддаг ийм хүмүүс амд бол тухайн вакциныг зөвлөдөггүй байх жишээ тий. Тэгэхээр тухайн улс оронд ямар халдвар төвчин нийгмийн байдалтайгаа уялдуулаад бид нар хэнийг хамгаалах вэ гэдэг энэ бодлогоо тодорхойлоод өвчний дарамттай нь уялдуулаад аль өвчин хамгийн өндөр дарамттай байна уу эмнэлэг твтэлд одоо хүүхдэд нөлөөлөл ч юм уу тэр хүнд өвдсөн байхад ямар үр дүнтэй юм бэ гэдгийг судалж агаад вакцинуудыг нэвтрүүлж тухайн улс орондоо товлолтоо оруулж байгаа. Тэгэхээр гепатит бол одоо халдварт эмнэлэг болоод халдвартын эмнэлэг болоод аймаг орон нутгийн халдвартын тасаг эмнэлгүүд нь бол дүүрэн цэцэрлэг дээр та нөхөд мэдэн шүү дээ тий. Нэг цэцэрлэгийн нэг ангид шар гарлаа гэхэд тэр анги одоо нөгөө цэвэрлэгийн авилжлагаас ахуулаад тэр ангийн бүх хүүхдүүд шарладаг байсан. Тэгэл ийм үеүүдийг бол бид нар вакцинаар үнэхээр автаа орхиж чаджээ. Ийм үеэдээс бол бид нар сэргийлж чадсан. Тэгэхээр энэ юмнуудыг одоо бас дурдж хэлж яахгүй бол одоо тэр халдвар шарыг бол хинч мэдэхгүй одоо залуу ээж аавд бол мартсан одоо ингээд орхицсан байх жишээ тий. Тэгэхээр энэ бүх одоо энэ аюултай халдвар төвчнүүдээс бол вакцин л сэргийлж чадж байгаа юм аа. Тэгэхээр энэ бол түрүүний таны хэлээдсэн шиг вакцинд найдах бас боломж байна гэдгийг нь бол маш олон вакцинууд бол харуулдаг байгаа. Гэтэл энэ вакцинаас гадна энэ вакцин сэргийлэхээс гадна бас өөрсдийгөө яг энэ товлынхаа дагуу хийж явах энэ өөрийгөө хянж явах энэ юмаа хийхгүй бол дахиад вакцин бүрэн дархлаа тогтоохгүй байх биднээс хамаарсан тий бүрэн дархлаа тогтоохгүй байх бас эрсдлүүд байгаа учраас хэрвээ л вакцинд хамгаалж байгаа бол бүрэн тунгийг авч яг энэ заасан товлсон хугацаанд нь хийх нь илүү үр дүнтэй байдаг. Тийм байна. Европын зарим орнуудад бол бас Б гепатитыг зөвхөн эрсдэл тухайн амт хийдэг тий. Манайд бол бүх амт. За тэгэхээр яг энэ одоо бидний ярьж байгаа энэ сэдвийн дагуу манай ээж аав нарт дашбаган юмш нөгөө зарим орнуудад жишээлбэл Герман, Япон энтерт эхний 2 сар бол ямар ч вакцин хийхгүй байгаа. Гэтэл Америкт ч юм уу, Монголд ч юм уу төрөөл 24 цагийн дотор хийж байгаа вакцинууд байгаа. Тэгэхээр энэ дээр хүмүүс аюух хэмзэглээд байна. Яагаад Монгол төрөнгүүт нь хэдэн цагийн дотор вакцин хийгээд яагаад Германд хийхгүй болоод Японд хийхгүй болоод байгаа юм бэ гэсэн асуултууд их ирж байгаа. Энэ дээр Дашбаган мэмч манай ээж аав нарт бүр нэг ой тонд нь ортол сайхан тайлбарлаад өгөөч. За тийм би бас түрүүн хэлжсэн тухайн улс оронд ямар халдвар төвчин одоо хүн амынхан донд байгаад байна уу? Тэр халдвар төвчин ямар дарамттай байна уу гэдгийг судалсан байгаа тий. Тэгэхээр Монгол улсад бол түрүүний хэлж байгаа төрөнгүүт нь бол бид нар Б гепатит
вакцины хийж байгаа тийм. Б гифтэд буюу Б вирусээр үүсгэгдсэн энэ нэлгээний үүсгэгчээр үүсгэж байгаа энэ өвчин бол Монгол улсад хүн хамт бол өндөр тархалттай 11% сүүлийн нэг судалгаагаар бол тийм байсан тийм. 11% гэдэг одоо энэ. Тэгэхээр энэ халдвараас бол вирусын халдвараас вакцинаар сэргийлэх боломжтой. Энэ вирусын халдварыг авсан хүн бол угаасаа энэгшгүй явсаар хагаад цирроз тэгээд хавдар үүсэх. Тийм учраас энэ өвчлөлүүдийг бол бид нар эрт үед нь одоо хүүхд ахуйгаас нь сэргийлэх үүнээс гадна яагаад бид нар заавалжгүй тэр хүүхдийг төрөнгөт нь хийх гээд байгаа юм гэхээр дэлхийн одоо энэ дэлхийн дахин хийсэн судалгаагаар бол одоо ээжүүдийн хэрвээ ээж өөрөө HPV антиген буюу одоо B вирустэй бол төрмөгцөн одоо тэр B-ийн эсрэг вакциныг 12 цаг дотор хийх нь бол тухайн хүүхдийг халдвар авах эрсдлээс 90-95% сэргийлж чадж байгаа. Маш өндөр сэргийлж чадж байгаа. Тийм л учраас одоо энэ бидний төрөх насны эмэгтэйчүүд маань 91 оноос өмнө төрсэн хүүхдүүд бол Б-ийн эсрэг вакциныг хийлгэж өөрийгөө урьдчилан сэргийлэх ёстой. 91 оноос хойш бол харьцангуй товлолт хийсэн байсан учраас тэгэхээр 91 оноос өмнө төрж байгаа өмнөх төрсэн ээжүүд бол одоо бидний насны хүмүүс байгаа шүү дээ тийм. Тэгэхээр яг төрөх насны эмэгтэйчүүд халдвар авсан байдаг. Тэгэхээр хүүхдийг нь хамгаалах хамгийн гол арга бол яг тэр заасан товлсон хугацаанд бол энэ вакцины хийх. Тэгэхээр энэ бол угаасаа дэлхийн дахин төгсөн recommendation буюу зөвлөмж байж байгаа. Хэрвээ хүүхдийг нэрад нь буюу 24 цагийн дотор Б вирусээр хийх юм бол 90-95% Б вирусээс вакцины хийх юм бол 90-95% хамгаалалт үүснэ. Тэгэхээр Ташпагийн өмч бүр нэлээд олон удаа дурдлаа. Ерөөсөө л энэ бид нар ингээ харьцуулаад байгаа байхгүй эцэг эхчүүдтэй ингээл сошиалаар орлоо мэдээ үзлээ, гугллээ, хайлаа, Германд явж байна. Манай найз энд байна, манай хамаатан үеэл тийм байна. Тэсэрний тэр ерөөсөө өвдөхгүй. Ингээ нөгөө харьцуулт дээрээ яг нь ерөөсөө тухайн бүс орон нутаг, улс орны онцлог байдал, халдвар төвчний тархалтай байдал, нийгэмдээ дарамт үзүүлж байгаа байдал энэ болгоос шалтгаалаад улс орн болгон гэсэн өөрийн гэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч үзэж байгаа тийм. Энийг л бид нар их ойлгох хэрэгтэй юм бол байна. Магадгүй одоо энэ 91 оноос хойш эхэлсэн Б гепатитын ачаар 20-30 жилийн дараа бид нар дөнгөж төрсөн яриатай Б гепатитын вакцины хийхгүй ч болох юм билүү. Энийний төлөө л одоо хийж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй юм шиг байна тийм. За дараа нь манай пэйж дээр нэг ийм юм зөндөө байлээ. Би хүүхдтэй нэг ч удаа томоогийн вакцины хийлгэж үзээгүй, манай хүүхд томоогаар нэг ч өвдөөгүй. Манай үеэл хүүхдүүдтэй ямар ч вакцины хийлгэж байгаагүй, манай үеэлийн хүүхдүүд нэг ч өвдөж байгаагүй. Гэтэл би тийм тэгэхээр би энэ дээр нэг юм хэлмээр байна. Тэгэхээр шинжилгээний нотлохооны төвшин гэж юм байна. Ханаад хүрсэн үед толгойн өвчин ийм байснаа бүр ийм хэмжээнд хүрэх үе танд тохиолддог. Ханаад томоогийн үед илрэх шинж тэмдгийг нэг бүрчлэн дарна. Өвчин намдагч Тайлануулыг дэлхийн эмч нар зөвлөж байна. Энийг дандаа тохиолдол гэж үздэг. Дандаа кейс репорт гэж үздэг. Энэ бол шинжилгээний нотлохоо ороос биш. Түрүү ярианыхаа эхэнд Ташпаган эмч ярьсан. Одоо энэ тухайн Монгол улсын хүн амыг 300 мянган хүн амыг хэдэн хүн төлөөлөх вэ? Ямар судалгаа хийчээд энэ одоо Монголын хүн амыг төлөөлнө гэж дүгнэх вэ? Энэ дэлхий дээр байгаа 7 тэрбум 800 сая хүний төлөөсөн судалгаа хийхийн тулд хэдэн хүнийг хамруулах вэ? Судалгааны аргачлал ямар байх вэ гэдэг энэ шинжилгээний нотлохооны төвшин ч өөрөө хэд байдаг. Тэгэхээр энэ манай пэйж дээр энэ комментээр бичигдсэн юмнууд бол дандаа кейс одоо стати их нь хайшин зүрдэндээ тохиолдлууд энэ бол шинжилгээний ерөөсөө нотлогоо биш шүү гэдгийг манай ээж аав нар аягүй сайн ойлгох хэрэгтэй тийм ээ. Бас нэг тайлбар хий л да. Вакцин бол зөвхөн ганцхан таныг хамгаалаад зогсохгүй таны одоо нөгөө хайртай дотны хүмүүсийг бас давхар хамгаалдаг байхгүй. Тэгэхээр одоо нэг 3 сая хүн ам дотор бас нэг цөөхөн хүн хийлгээгүй байж болно. Гэтэл нөгөө вакцинаар сэргийлэгдээд байгаа хүн ам чинь халдвар төвчин тусахгүй байх нь л нөгөө хүнийг давхар хамгаалаад байгаа нэг боломж байхгүй. Тэгэхээр бол зөвхөн ганцхан өөрийгөө биш энэ вакцинаар бол нөгөө herd immunity буюу сүргийн дархлаа бол тогтоодог ийм ач холбогдолтой учраас нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал урьдчилан сэргийлэх арга хэмжээнд орж явдаг. Нөгөө 90% нь вакцины хийлгээд байгаа нь нөгөө хийлэхгүй хэдэн хувь хамгаалаад байна шүү дээ давхар. Тэрийг бас ойлгох хэрэгтэй тийм ээ. За дараа нь тэр комментууд дотор нэг ийм юмуд байгаа юм. Манай хүүхэд томоогийн вакцин дандаа хийлэгдэг мөртлөө ханиаднаас салахгүй юм гэсэн юм байна. Тэгэхээр ханиад томоо хоёроо ялгаддаг баймаар байна манай ээж амнараа. Тэгэхээр томоо гэдэг бол
одоо би ингээд ханиад том хоёрыг ялгаа ярихлаар айгүй олон ээж амар амар хүн таниад юм байна те гэдэг. Би л за тийм ээ тэгээд ойлгож болно. За тэгэхээр томуу бол ер нь бол 12 1 сард манай Монгол орны хувьд дэгддэг. 12 1 сард хамгийн оргил өвчлөл нь хүрдэг. 3 4 5 хоног өндөр халуурна. Өндөр гэдэг нь 38.5 түүнээс өндөр бүх бие өвдөн. Толгоо маш хүчтэй өвдөн, яс булчин өвдөн. Энэ ууц нуруу ерөөсө тасрахж байгаа юм шиг өвдөн. Хүүхдүүд зүгээр яолол яраглал нүдээч нээж чадахгүй. Хамар маш их битүүрнэ. За мэдээж ханиад хоолны туршил ор байхгүй, юу ч идэхгүй. Бүр тэр байдлаа гэрийнх нь хоол хийгээд аваад ирэхлээр бөөлжчихгөөд дотор мохоор гэдэг наатхан аваад цаашаа яв гэд энэ гэрэл мэрлийн тэр мэдэрч чадахгүй нүдэн аниал гэрэл асаахлаар уурлал би муу хахад яах гээд байгаа юм бэ гэл ийм тэгээд юу хатгалгаагаар хүндэрнэ чихний булгаар хүндэрнэ гамеритаар хүндэрнэ ханиад ч юм бол тэгж олон хоног өндөр халуурахгүй шүү дээ. Тэгэл ханиагаал нус нь гоожол хоолоо идэл хичээлдээ яваал ингэ томууч юм бол ерөөс орноосоо босч чадахгүй шүү дээ. Ерөөсө биеэ даахгүй маш ойр орхон өндөр халуурна. Тэгэхээр энэ хоёр өөр өвчин юм байгаамаа. Тэгэхээр томоогийн вакцин бол өөрөө томуугаас л сэргийлнэ үхээс хаанаас ханиаднаас сэргийлэх вдэ. Угаасаа ханиадны вакцин гэж энэ дэлхий дээр байхгүй. Ер нь бол бүх өвчний эсрэг вакцин гаргана гэж байхчгүй, тийм боломжч байхгүй, тийм шаардлагач байхгүй, тийм ээ. Одоо гар хөл амны өвчин байна, вакцингүй, тийм ээ. Гэтэл одоо олноороо өвчлөдөг, тэгээд хүний амнаас эрүүл мэндэд одоо ноцтой аюул учруулдаг юм дээр вакцин гаргахын төлөө ажиллаж ил байна. Маш хэцүү хүнд процесс. Дохын вакцин гаргаж авч чадаагүй л байна. Одоо 30 40 жил яриад байхгүй л байна. Энэ тийм амар юм бол биш, тийм ээ. За дараа нэг ийм юмнууд байгаад байлаа. Вакциныг хориглосон ямар улс орнууд байдаг вэ? Ямар улс орнуудад вакцин хийхгүй байна вэ? Гэсний ийм асуулт манай пэйж дээр бас байгаад байгаа. Дэлхийн бүх улс орн бол вакцин хийж байгаа. Гэхдээ ямар вакцины хийж ийн вэ гэдэг дахиад тухайн улс орны өөрийнх нь өвчлөлийн нөхцөл байдал бас эдийн засагтай холбоотой яг чухал хэллээ тий эдийн засагтай холбоотой. Тэгэхээр бүх улс орн тодорхой тооны вакцинуудыг бол хийж байгаа. Хэд байна уу гэдэг нь улс орн болгоноос харьцуулах болохгүй л гэдэг. Улс орн болгоны өөрийнх нь өвчлөлийн нөхцөл байдалтай уялдаа холбоотойгоор одоо хэдэн вакцин хийж ийн гэдэг бол өөр. Яг албан ёсоор энэ хүлээн зөвшөөрөгдсөн энэ том үйлдвэрийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажсан вакциныг хорьсон улс орн гэж ерөөсөө байхгүй. Харин одоо энэ их ядуу буурай орнууд байна шүү дээ. Одоо энэ Чад, Мад гэл ингээл одоо бидний бараг сонсоочгүй энэ орнуудад харин яаж вакцин хийлэхгүй гэл одоо бөө юм болж шít. Тэгэл энэ том Билл Гейтсийн сан энтер туслаад тусламжийн вакцин явуулаад ийм юм байж хаад бид нарт харин улсаас үнэгүй хийгээд өгж байгаа нь одоо ямар азцааш бантай те бид нар ямар улс оронд амьдарч ийн вэ гэдгийг бид нар бас их бодох хэрэгтэй баг тийм ээ. За тэгээд бүгдээрээ энэ хүрээд өндөрлөцгөөе. Нэг би ганаг дуусгахаас өмнө нэг надад айгүй таалагдсан судалгааг би хэлье. Тэгээ хэдүүлээ дуусгая. Энэ Wellcome Trust гэдэг био хангахын судалгаа хийдэг дэлхийн амар том байгууллага 1930-аад онд одоо энэ био хангахын судалгаа хийж байгаа бүх хүмүүс энэ Wellcome Trust гэдгийг мэднэ. Wellcome гэдэг одоо Английн мундаг судлаач те энэ хүн анх энийг 60 гаруй жилийн өмнө. За хэдэн онд л нэлээд олон жилийн түүхтэй ийм байгууллага Лондонд суурьтай. Тэгэхээр энэ ингээд био хангахаар хамгийн өндөр нотлогоотой хамгийн одоо итгэж болох үед судалгаа хийж яадаг. Энэ тэр итгэж болох үед одоо тэр өндөр санхүүжилттэй энэ гэдгээр бараг дэлхийн 3-4 тэрэмтлэгдэж яадаг ийм байгууллага байгаа. Тэр энэ байгууллагаас 2018 онд 140 орны 140 мянган хүний дунд хийсэн судалгаа байна. Тэгээ энэ судалгаагаа 2019 онд хэвлүүлсэн. За тэрэн дээр 30 асуулт асуусан байгаа зүгээр л иргэдийн дунд. Тэгэхэд энэ дэлхий дээр одоо 140 орныг хамруулсан гэж байгаа шүү дээ. Энэ дэлхийн нийт хүн амын 92% нь хүүхдтэй вакцин хийлгэх нь туйлын чухал амь нас эрүүл мэндийг хамгаална гэдэгтээ 92% нь санал нэгдсэн байна. За хамгийн өндөр хувьтай манай энэ Өмнөд Аз одоо энэ Энэтхэг, Хятад, Вьетнам энэ 98% нийт хүн амынх нь 98% нь вакцингүй бол бид нар яаж амьдрах вүлээ? Хүүхдтэй заавал хийнэ гэсэн байна. За хамгийн бага хувь нь 80% байна. Тэр нөгөө л харамсалтай нь Орос. Тэгээд нөгөө зүүн Европын орнууд нөгөө хуучин социалист орнууд те Польш, Орос тэргүүлж байгаа. За тэгэл Польш, Унгар гэл нөгөө нэг 11 мянган улс байдаг үстэй те зүүн Европын энэ орнууд орсон байж байгаа. За Америкт гэхэд Америкийн нийт хүн амын 94% нь
Биш ээ. Тий 94% нь одоо бид нар вакцинд итгэж байна. Вакцина хүүхдэд заавал хийлгэн гэсэн байх жишээтэй. Тэгэхээр нийт дэлхийн хүн амыг аваад үзсэн ч тэр энд итгэдэг, үнэмшдэг. Энийг маш чухал хүүхдийнхаа эрүүл мэнд өсвөл төвчлөлтөнд маш чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн энэ судалгааг нь Wellcome Trust 2018 онд хийгээд 140 оронд хийгээд 2019 онд хэвлүүлсэн. За энэ бол одоо миний олж үзэж байж болох надад одоо олдох хэмжээний хамгийн олон хүн дээр дэлхийн нийтийг хамарч хийгсэн хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн юм байна. Тийм байна. Тэгэхээр эцэг эхчүүдийн дунд яваад байдаг манай үлгэр жишээд авахыг одоо үлгэр жишээ авдаг гэж ярьдаг штэ. Америк нэгдсэн улсад өндөр байна тий? Аюу өндөр. Яа тэгэхээр тэр коммент сэтгэлдлүүд дээрээс харахаар ерөөсөө Америк бол ингээд баг нийт даяараа ингээд вакцинаасаа татгалцсан юм биш үү тий? Вакцины хийдгүүн биш үү? Яа тэгэхээр ийм янз бүрийн гаж нөлөө үзүүлж ин гэтэл сая та 94% гэсэн үү? Тийм. Тэгэхээр нийт хүн амынх нь 94% нь одоо вакцин хийх нь заашгүй юм аа гэдэг хүлээн зөвшөөрсөн байна. Тийм угаасаа тэрийг бид бас нэг нотлогоор хэлж болно. Америк вакцин хийлгээгүй, улаанбархны вакцин хийлгээгүй хүнийг улсынхаа хилээр нэвтрүүлдэггүй байх жишээтэй тийм. Тэгэхээр бүх хүн энд бол нэг өөр юм байна. Америкт сая таяллаа тийм Монгол улс бол засгийн газар нь одоо хүн амаа эрүүл мэндийн бодоод ингээд төлбөрийн төлөөд хийж байгаа бол тэнд харин би өөрөө төлбөрөө төлөөд очиж вакцина хийлгэх хэрэгтэй. Вакцин хийлгээгүй бол зарим нэг үйлчилгээ авах юм дээр нь хязгаарлалт тавьдаг байх жишээ нь тий. Одоо сургуульд ороход нь оруулахгүй байх жишээ нь. Тийм учраас тэр улс орн бол яг одоо вакциныхаа хойноос хүн өөрөө гүдэг байхад манайх засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн яам одоо бид бол хийгээд өгөө гэдэг тий. Тэгэхээр энэ бол бас нөгөө үйлчилгээнийх нь одоо үзүүлж байгаа юу нь бол одоо хэлбэр төрсөн нь бол хэлбэр сүлжээ нь бол өөр байна те. Тэгэхээр тэнд бол төлбөрөө төлөөд хийлэгдэг. Гаднаас орж ирж байгаа хүмүүстээ заавал вакцин хийлгэсэн байхыг шаарддаг улс орн байж байгаа. Бяцхан үрчин бүлэрч хонсон шүн бид танд туслана. Тайтгаруулж, тайвшруулах мөчүүдэд дэрэгдээс чин дэмжин. Хүүхдийн Tylenol ходоодыг цочролгүй, халууныг бууруулна. Tylenol албан ёсоор Монголд. За тэр Дашбагмын вакцин тулсан хүүхдүүд гэдэг нэг цаг хэдэн минутын кино байна монголоор орчуулсан. Тэр киног хүмүүс айгүй их шеэрлээд үзээд энэ ямар учиртай кино вэ гэж асуугаад ах юм. Та тэр киног үзсэн үү? За би нэг ихлүүлжсэн нөгөө одоо нэгсэнд тий. Тийм үү те. Би үзэрс үзэг. Уу байж л байлээ. Одоо тэгэхээр яг энэ дээр би ингэж хэлэх гээд байна л да. Нээлттэй хүн юу ч хийж болно тийм вакцинд болсон. Яг үнэхээр энэ вакцинд болсон хүмүүс мөн үү биш үү. Тэгэхээр ерөнхийдөө бол яг мэдээлэл авч байгаа их сурвалжаа бид нар баталгаатай их сурвалжаас л мэдээлэл аваач л гэдгийг хэлэх гээд байна. Хэрвээ та Ханад хүрсэн үед толгойн өвчин ийм байснаа бүр ийм хэмжээнд хүрэх үе танд тохиолддог. Ханад томоогийн үед илрэх шинж тэмдгийг нэг бүрчлэн дарна. Өвчин намдагч Tylenol-ыг дэлхийн эмч нар зөвлөж байна. За ээж аавуудаа бид гурав одоо энэ хугацаанд та бүхний сонирхсан за ер нь за бүх юм ба гэхэд биш юм а гэхэд дийлэнх асуултанд нь хариулсан гэж найдаж байна. Гэхдээ бид нар бас энүүгээр дуусгахгүй санаатай байгаа. Бид нар дараагийн подкастн дээрээ манай клиникийн хүүхдийн мэдрэлийн эмч, цэцэг дэлгэр эмч, за тэгээд альфа долгио эмнэлгийн эмч Баярмаа гэд мэдрэлийн эмч та нар бас сайн мэднэ. Энэ хоёр эмчийг ураад бид нар мэдээж одоо хүүхдийн тархины даралт хүүхдэд зохилон тохиолдох мэдрэлийн эмгэгийг ярихын хажуугаар зэрэгцээ бид нар вакцинтай холбоотой гарч байгаа мэдрэлийн өөрчлөлтүүд, мэдрэлийн хүндрэлүүдийн тухай бас ярихаар Баярмаа эмч цэцэг дэлгэр эмч хоёртой яриа тохирцсон бэлтгэлээ хийгээд явж байгаа шүү. Тэгэхээр тэр дугаарыг бас заавал алдалгүй үзээрэй. Энэ дугаарын одоо үргэлжлэл байх болно. За тэгээ эцэст нь би эцэг эхчүүдэд юу хэлхийг хүсэж байна гэхээр вакцин бол бид нарыг энэ дэлхийн хүн амыг, Монголын хүн амыг нийтээр нь одоо хамгаалж байгаа үн өртөг хямд маш өндөр үр дүнтэй ийм арга юм шүү. Тэгээд энэ вакциныг үйлдвэрлээд одоо хэрэглэгчдэд очтол минимум 3 жил шаарддаг. За тэгээд энэ хугацаанд маш олон туршилтуудыг хийдэг, маш олон судалгаа шинжилгээнүүдийг хийж өндөр одоо шаардлагыг биелүүлсэн вакцин зөвхөн худалдаанд гардаг. Худалдаанд гараад хүнд хийснээс хойш ч гэсэн тогтмол мониторингууд хийгдчихэд гэдгийг ойлгоорой. Тэгэхээс одоо ядуу буруу орны хүүхдүүд дээр туршилт хийх тэрэнд итгэж одоо яасан ч болохгүй. Энд чинь дэлхий дээр өчнөө энийг хамгаалдаг байгууллагууд байгаа шүү дээ.
Дор хаяал Монголд шоронгийн хоригдол дээр одоо нөгөө нэг яадаг үлээ юм хийхэд л ямар эсэргүүцэлтэй тулгарч байна. Тэрнтэй адилхан хэрвээ одоо буурын орны зөв зүгээр ив эрүүл сав сарвал хэдэн сая хүүхдтээр туршилт хийжсэн бол үгүй энийг ч одоо хамгаалдаг өмгөөлдөг байгууллага гэж байлгүй яах юм бэ те. Хоёрдугаар дайны үед нөгөө Германы хорих ангууд дээр хийжсэн туршилтууд дээр одоо шүүхэд дуудагдаад байна шүү дээ.